Өнөөдрийн улс төрийн сонгуул болж байгаа энэ үйл явц дээр бол манай хуульчид бол өөр өөрийн өнцгөр өөр өөрийнхөө тулгамж байгаа асуудлуудыг бол маш ойлгомжтойгоор тодорхой ярьж өглөө. Тэгээд энэ чиглэл дээр бол улс төрийн бусад бүх намуудад бол шударгаар өрсөлдөхийг бол уриалж байгаа. За нэг нам дангаараа одоо ирэх барьж байгаа, засаглаж байгаа энэ үедээ өрсөлдөгч намуудаа янз бүрийн ийм нэвтрүүлэг, янз бүрийн контентуудыг бэлдэж олон нийтийн сүлжээгээр олон түмэнд бол төөрөгдүүлсэн энэ одоо ажлыг хийхээ одоо зогсоогоод өмнөх 8 жилдээ хийсэн ажлаа дүгнээд иргэд олон түмэнд мөрийн хөтөлбөрөө юу хийх гэж байгаагаа ажлынхаа тайланг тавиач. Тэрнээс биш зөвхөн ардчилсан намлуу одоо ингээд дайрдаг, зөвхөн ардчилсан намд ажиллаж байсан, оролцож байсан бүх хүмүүсийг өмнө эрхэлжсэн ажил албан тушаалтаар холбож нэр хоч өгж ингэж гүтгдэг энэ бүх зүйлүүдийг зогсоогооч гэж бас эрх баригч энэ бүх зүйлүүдийг хийгээд байгаа хүмүүст бол бас шодрог өрсөлдөё гэдгийг бол уриалж байгаамаа. За сүүлийн 8 жилд бол ардын нам бол нэг 200хан орчим дарга нар ялаж энэ сүүлийн 8 жилд бол тэд даргын эрх мэдлийг бол улс орон даяар нэмэгдүүлсэн. Одоо 2024 оны энэ хариуцлагатай сонгуулийн дүн тавих цаг дээр бол ард түмэн ялах хэрэгтэй байна. Ардчилсан нам бол ард түмэнтэйгээ хамтдаа энэ ардын намын хэдхэн даргаыг солихын төлөө бол ард түмнийхээ талд байж ард иргэдийнхаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа тайлбарлаж хийсэн ажлуудаа тайлбарлаж энэ чиглэлөө бол зоригтой зүтгэлтэйгээр бол ардчилсан нам оролцсноо. Энэ удаагийн ардчилсан намын 2024 оны сонгуулийн стратеги дээр бол бид хэн нэгнийг харлуулах, гүтгэх, хууль зөрчсөн баримтууд, контент мэдээллүүдийг бол хэвлэл мэдээл олон нийтийн байгууллагаар тараахгүй гэдэг тэр чиглэлөө бол ер нь чиглэлсэн. Яагаад гэвэл тэр контентыг нь гаргасан телевиз нь тэнийг нь бичиж нийтэлсэн сэтгүүлч нь бол хамгийн өндөр торгуул ял шийтгэлийг авах тийм зүйл заалтыг эрх баригчд маань бол баталсан байгаа. Тийм болохоор энэ ардын намынхны хэдэн дарганыг солихын тулд бид нар тэр ард иргэдийнхаа сэтгүүлчдийг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж амьдарч байгаа жирийн ард иргэдийг бас энэ хуулийн хонгил энэ дарамт шахалтанд бол оруулахыг хүсэхгүй байгаа. Тийм болохоор 2024 оны энэ удаагийн сонгуул дээр эрх баригчид та бүхэн хийсэн ажил байдаг бол тэрийг ард иргэд олон нийтэд дөнгөө тавьж тайлгнаж тэр чиглэлөөгөө ажлууд кампанит ажиллаа чиглүүлээч. Юу ч хийгээгүй байна гэдгийг нь ард түмэн судалгаагаар хэлээд байна. Ардын намыг сонгохгүй гэдэг тэр бүх зүйл нь харагдаад байгаа учраас ямар нэгэн дайсан гаргаж зоогоод тэр лугаа бүх нийтээр кампаничилж ингэж явж байгаа ч юм бол Монголын ард түмэн харж байгаа шүү. Удахгүй сонгуул болох чинь сонгуул дээр бодлого, мөрийн хөтөлбөр, шийдэл, хөгжлийн асуудлуудаараа өрсөлдөё, шодрог өрсөлдөе. Ард түмний хэдхэн дарга дахин алдагдсан 8 жил дээр ямар их боломжуудыг хулгайлсан тэрийгэ дахин 4 жилээр өргөжлүүлэх үү? Ард иргэд энэ байдлыг өөрчилж шинжилж өөрчлөх үү гэдэг зүйл дээр тулгарч ирж байна. Шодрог өрсөлдөе гэдгийг та бүхэндээ уриалж байна. За баярлалаа.